Намайг дууд. Би чамд хариулж, чиний мэдэхгүй авгаа хүчит зүйлийг би чамд ярина. Иремья 33:3. Өнөөдөр та гэрээсээ гарахдаа залбирсан уу? Өглөөс ирээд нүдэн нэгтээ Бурханд хандаж залбирсан болов уу? Яарч сандран гүйж байхдаа, ажил хичээлдээ дарагдан, завгүй суухдаа Бурханд хандан залбирахаа мартчихдаг юм биш үү? Өдөр тутамдаа хийх хамгийн чухал зүйл бол залбирал юм. Бурхантай ярилцаж буй энэ цаг маань бидний хамгийн эрхэм үнэтэй цаг билээ. Залбирч болох байтал, залбирч болох байтал, юун цөхрөл давтан вэ, юун санаа зовон вэ. Залбирч болох байтал, залбирч болох байтал, юун цөхрөл давтан вэ, юун дэйлэн сон вэ. Хавар нь шороо хагарч, зун нь өвс шарлан хатаж, намар нь ургацын оронд тоосол хураагддаг байлаа. Хүмүүсийн нүхэнд үргэлжил ядарсан гуниг тоторч, дараа жил бороо орондоо гэсэн найдвар жилээс жил бүдгэрсээр нэгэн жил ган хачиг бүрч хэцүүдэв. Удгийн ус ёроолтой хурч мал нь туран хайрч, хүүхдүүд тоглохын оронд ээжүүддээ ус зөөхөд нь туслана. Ахмадууд хуралдаж бидний хийж чадах зүйл ингээд дууслаа хэмээн санаа алдан сууцхав. Одоо бид Бурханаас гуйхаас өөр аргагүй гэж хамгийн өндөр настай өвгөн хэллээ.
Бүгдээрээ маргааш өглөө толгод дээр цугларч хамтдаа залбирая. Маргааш нь тосхны бүх хүн толгодод өгсөв. Зарим нь итгэж, зарим нь зүгээр л арга мухарцсандаа иржээ. Тэнгэр цэлмэг нэг ч үйлгүй хിവэр. Хүмүүс тойрон зогсож залбирал эхлэх гэж байтал нэгэн жижигхэн хүн амсгаадан гүйж ирлээ. Тэр гартаа хуучирсан боловч нямбаа өгсөн шүхэр барьжээ. Томчууд гайхан "Хүү минь, чи шүхэр юунд барьж ирв?" гэж нэгэн инээмсэглэн асуулаа. "Бид бороо гуухаар ирсэн шүү дээ. Өнөөдөр бороо орохгүй байж магадгүй." Хүү хэсэг дуугыг зогсноо инженеэр хариулав. "Та нар бурхнаас бороо гуйна гээ үздэй. Тэгвэл бурхан өгөн шүү дээ. Тийм болохоор би норхохын тулд шүхэр авчирсан юм" гэж хариулжээ. Хүмүүс хэсэг чимээгүй болов. Хинч маргах үг олсонгүй. Тэдний залбиралд хүсэлт байсан ч харин хүүгийн зүрхэнд итгэл байжээ. Ахмад өвгөн алгуурхан өвдөг сөгдөн суув. "За, эхлэе" гэж намуухан хэлв. Бүгд нүдэн анан залбирч эхлэв. Зарим нь үгсээ мартаж, зарим нь дотроо эргэлзэж байлаа. Харин хүү шүхрээ тэрвэрч инээмсэглэн аль хэдийнэ борооны үнэрийг мэдэрч буй мэтэр зогсно. Удалгүй салхи хүлээж эхлэв. Дараа нь хаа нэгтээ алсад тэнгэр дуурч эхлэв. Хүмүүс нүдэн нийв. Хаяанд нь хар үл хөвөн ирсэн байлаа. Тусал, ахаад нэг тусал. Тэгэхэд гинэд шиврээ бороо асгарч хатсан газарт анх удаа чийг авлаа. Хүмүүс баярлан хашгирч, зарим нь уйлав. Хүү харин шүхрээ дэлгэн тайван зогсож байв. Тэр өдөр тосгоныхон зөвхөн бороо гуйж биш, итгэж залбирах ямар байдгийг ойлгосон юм.
Бурхан бид хоёрыг холбож буй гүрэн яа харахгүй залбирал билээ. Залбирлын ачаар бид өөрийн бүхий л асуудлыг шийдэж, тусламж гуйж, талархаж, мөн ойлгоогүй олон зүйлсийн хариултыг олж авдаг шүү дээ. Сэтгэл маань мах бодод маань тулгамдж буй олон асуудлыг шийдэрлэх гарц болсон залбиралдаа огтхонч хойрог хандаж болохгүй. Энэ удаад бид сэдвийнхээ дагуу гэрчлэлүүдийг бэлдсэн байгаа. Ахын дүүсийнхээ залбирлын талаар болон хэрхэн залбирлынхаа хариултыг авч байсан талаарх гэрчлэлүүдийг хамтдаа сонсцгоё. Эхлээд сэлэн чуулганы залуучуудын хэсэгт нөхрөлдөг буян хишиг ах маань бидэнд гэрчлэлээ илгээсэн байна. 22 оны 1 сарын 6-нд аврагдсан сэлэнг чуулганд нөхрөлдөг буян хишиг ах байна. Гэрчлэл дамжуулах боломжийг олгосон Бурханд талархаж байна. Хамгийн анх аврагдахынхаа өмнө Бурханд хандан аварч өгөөч гэж залбирч байснаа санаж байна. Аврагдаад удаагүй байхдаа хамгийн их хүсэж байсан зүйл маань гэр бүлийнхэндээ сайн мэдээг тараагаад тэднийг хурдан аврагдуулах байсан. Тэгээд сайн мэдээг тараасан ч гэсэн сайн болж өгөхгүй байгааг хараад шантрах үе мөн чиг байсан да. Олон удаа хилээд тэр бүрд эсэргүүцэх үед нь өөрийнхөө ухаарсан зүйлээ шууд ойлгуулчихдаг бол ямар сайхан бэ гэсэн бодол төрж байсан. Ямар тайч эзний өдөр лав гаргийг мөн олон янзын нөхөрлүүдээр дамжуулан итгэл маань баг багаар өссөн. Ямар тач сайн мэдээ тарааж буй хүмүүсийнхээ авралын төлөө мөн махбодийнхоо төлөөч залбирч эхэлсэн. Библийн Матай 7 дугаар бүлэг дээр гуу хай тогш гэж Есүс эзэн хэлсэн. Гуу гэж байгаа нь би бол эзнээс гуухаас өөр аргагүй нөхцөл байгаа юм байна. Хай гэж байгаа нь өөрт тулгарсан асуудлын шийдлийг хайх биш, эзнийг хайх ёстой юм байна. Тогш гэж байгаа нь хаалга нэгдэх хүртэл тууштай залбирахыг хэлж байгаа юм байна гэдгийг ухаарсан. Миний ерөөсөө санаас гардаггүй залбирлын талаар нэг асуулт байдаг. Библийн семинарын үеэр номлогчдоо нөхөрлөж байх үед тэгж асууж байсан. Чин сэтгэлийн залбирал гэж юу вэ? Би хариулахдаа чин сэтгэлийн залбирал гэж сүнсний авралын төлөө гуйж байгаа залбирлыг хэлэх байх гэсэн. Номлогч хариулахдаа Библийн 1-р хаад 3-р бүлгээс Соломоны тухай хэлж өгсөн. Соломон хаан Бурханаас мэрэгэн ухааны гуйхтаа тахилын ширээн дээр мянган шатаал тахилыг өргөлөө гэж гардаг. Мянган шатаал тахил өргөнө гэдэг нь ямар их ажил вэ? Соломоны авахыг хүссэн сэтгэл тийм их байсныг харуулж байна. Чин сэтгэлийн залбирал гэдэг нь авахыг хүссэн сэтгэл нь дэндүүх, автлаа гуйдаг залбирлыг хэлнэ гэсэн. Ямар тач чин сэтгэлээсээ залбирч сайн мэдээг тарааж байсан болохоор гэр бүлийнхэн маань бүгд аврагдаад чуулгантайгаа холбоотой байгаа. Аврагдаад удаагүй байх үед бүх зүйл шинэ. Миний өмнө аврагдсан ахын дүүсийг бодвол би хамгийн бага нь гэсэн даруй сэтгэл байсан болохоор ч тэр юм уу? Итгэлийн олон өөрчлөлтүүд гарч богинохон хугацаанд итгэл маань мэдэгдэхүй хэмжээнд хурдан өссөн юм шиг байна. Цаг хугацаа өнгөрхийн ирээр надаас хойно хүмүүс аврагдаж чуулган дотор орж ирээд хизээнээс нэг юм байдаг даа гэсэн сэтгэл бий болчихсон байсан. Тэгээд итгэлийн өсөлт маань ч удаан царцанг байдалтай болж байгааг ухаарсан. Нэг л мэдхэд санах бүрдээ залбирч өгнө гэсэн үг амны уншлаг болсон байгааг анзаарсан. Библийн Луг 18 дугаар бүлэг дээр хүний хүү эрэхтэй газар дээр итгэл олох болов гэсэн үгийг бодонгоо төгсгөлүйж тууштай Бурханаас автлаа залбирах тийм хүнийг олох болов гэсэн үг юм байна гэдгийг ойлгосон. Залбирдаг хүн гэрчлэлээр дүрэн, залбирдаггүй хүн асуудал санаа зовнилоор дүрэн байдаг юм байна. Мөн итгэж хүний залбирлын агуулга тэлхийн эргээр Бурханд итгэх итгэлж бас тэлдэг юм байна лээ. Залбирал бол бидний амьсгал гэсэн магтандууч хүртэл байдаг. Энэ гэрчлэлээ бичих зураа өөрийгөө эргэн харж олон зүйлийн талаар ч гэсэн бодлоо. Мөн юу ч нэмж хачирлахгүй өөрийгөө дөвөөлөхгүй үнээр бичгийг хичээлээ. Итгэж хүний амьдрал гэрчлэлгүй эсвэл гэрчлэл нь худлаа байж болохгүй шүү дээ. Бүгдээрээ эзнийг ирэх хүртэл итгэл дотроо сайн мэдээний төлөө хамтдаа хичээцгээе. Буян шиг ахтаа маш их баярлаа. Гэрчлэлийг сонсоод маш их хүчийг авлаа. Миний хувьд энэ гэрчлэл дээр гарсан шиг зүгээр л залбираа зогсохгүй. Соломон хаан шиг мянган шатаал тахил өргөх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэглүү яг сонсож байгаа ахын дүүс та бүхний хувьд чин сэтгэлийн залбирал гэж юу вэ? Сэтгэлдээ нэг хариулж үзээрэй.
Шаналлах үедээ, цөхрөх үедээ та мэдрэмжүүдээ хэрхэн туулдаг вэ? Үнэхээр эзний өмнө ирж, эзний өөд харан түүнээс тайтгарал тусламжийг гуйгаарай. Ахын дүүс бид хаанч байсан хэдийгээр бие биенээ мэдэхгүй байсан ч нэг зүрх сэтгэлээр нэг зорилгыг тэн амьдрдаг билээ. Үүний нэгэн адилаар бидний туулж мэдэрч буй бүхэн өөр хоорондоо ижил төстөж байх боломжтой шүү дээ. Тиймээс итгэл нэгт ахын дүүсийнхээ төлөө, итгэл алдрахгүй байхын төлөө залбирцгаая. 느헤미야는 진짜 기도하는 사람이었어요. Нехимия үнэхээр л залбирдаг хүн байсан байхгүй. 항상 기도하는 거예요. Байнга залбирч баг. 자, 1장 5절입니다. 1-ийн 5 дугаар ишлэлээс харъя. 들어보세요. 1-ийн 5-ыг сонсож байгаарай. Аяа Тэнгэрийн бурхан эзэн минь, агуу хийгээд сүрдэн бурхан минь, танд хайртай тушаалуудыг тань сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч эзэн минь. 자, 이 내용 잘 읽어보면 무슨 뜻인지 압니다. Тэгэхээр энэ агуулгыг уншаад үзвэл ямар утгатайг нь мэдэж болно. 지금 예루살렘은 불에 타버렸어. Иерусалим бол одоо галд шатажчихсан байна. 그리고 자기는 아닥사스 왕 앞에 이 파사의 왕 앞에 그 붙잡혀 있어요. Одоо бол Персийн хаан Артаксеркс хааны өмнө баригдчихсан байгаа хүн шүү дээ. 그런데 하나님은 능력이 있지 않습니까? Энэ үед гэлэж бурхан тавал хүч чадалтай шүү дээ. 하나님은 약속하시지 않았습니까? Бурхан та өөрөө амлалтаа гаргаагүй билүү? 그 능력과 약속을 저에게 허락해 주십시오. Тэр хүч чадал амлалтаа одоо бидэнд зөвшөөрөөч. 그렇게 간구하는 거예요. Ингэж гуйж байгаа байхгүй юу? 하나님 그 기도 들었습니다. Бурхан энэ залбирлыг сонссон байна. 크고 두려우신 하나님이요. Агуу хийгээд сүрдэн бурхан. 왕을 두려워하는 게 아니었던 거죠? Энэ хүн хаанаас сүрдэж хайсан юм биш байгааж? 하나님을 두려워하고 있는 겁니다. Бурханаас сүрдэж айж байна. 주를 사랑하고 주의 계명을 지키는 자에게 언약을 지키시며 긍휼을 베푸시는 주여. Танд хайртай тушаалуудыг тань сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч эзэн минь. 이렇게 말하면 어떻게 안 들어주겠어요? Ингэж хэлээд байхад чинь бурхан яаж сонсохгүй байх юм 내가 бэ? 하나님 사랑합니다. Би бурхан танд хайртай. 계명 지키려고 노력하고 있습니다. Таны тушаалыг сахих гэж би хичээж байгаа. 하나님 언약하시지 않았습니까? Бурхан та бидэнд гэрээгээ амлаагүй л. 긍휼을 베푸시는 하나님이시지 않습니까? Та чинь өршөөл инэрлээ үзүүлдэг бурхан биш үлээ? 제발 도와주십시오. Бурхан минь гоё, та бидэнд туслаач. 이 기도에 어떻게 하나님은 응답 안 할 수 있겠어요? Ингэж залбирч байхад бурхан яаж энэ залбиралд хариулахгүй байх юм бэ? 그리고 1장 11절입니다. За 1-ийн 11-р ишлэл байна. 예, 11절도 들어보세요. 11-ийг бас сонсороо. Эзэн минь ээ, таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргон байж, зарцтай зориулан энэ өдрийг амжилттай болгон энэ хүний өмнө нэгүслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сүнж байв. 자, 여기 이 왕을 지칭할 때 이 사람 앞에서 은혜를 입게 하옵소서 그렇게 말하죠? За тэгэлэр хааныхаа өмнө очихжиж энэ хүний өмнө нэгүслийг олуулаач гэж хэлж байгаа. 왕을 두려워하는 게 아닙니다. Тэгэлэр хаанаас юусаа айгаагүй. 왕을 의지하는 게 아니죠. Хаанд ч найдаагүй байгаа үстэй. 이 사람 앞에서 은혜를 입게 하옵소서. Хааныг хэлэхдээ энэ хүний өмнө нэгүслийг олуулаач гэж. 하나님을 두려워하고 하나님을 의지하는 거예요. Бурханаасаа айж сүрдэж байна. Бурхандаа найдаж байна. 이 느헤미야는 이 기도를 항상 했던 사람이었던 겁니다. Тэгэлэр Нехимия үргэлж ингэж залбирдаг хүн байсан. 느헤미야 4장, Нехимия 4-р бүлэг байна. 4장 4절입니다. 4-ийн 4-р ишлэл байна. 4절, 5절은 같이 읽겠습니다. 4-5 ишлэлийг бол за хамт уншийе. Бурхан минь сонсооч, бид хэрхэн жигшигдэн вэ? Тэдний зүрхийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч. Барилгачдыг шантруулсан тэдний хилэнцгийг бүү уучил, тэдний нүгэл таны өмнөөс бүү арчигдаг. 자, 이제 예루살렘 성을 건축하고 있는데 산발랏이 방해하고 있습니다. За Иерусалим хэрмийг барьж байгаа юм. Гэтэл Самбалат ирээд дүүнд нь саад хийж. 그럼 우리 같으면 저 같으면 어떻게 할까요? За би байсан бол одоо яах вэ? 산발랏에 가가지고 막 화를 내고 싸우려고 할 거예요. За Самбалат гэдэг хүн дээр очичихсан, өмнө нь ууралжчихсан, өөдөөс нь тэрсэлдчихсэн байж байна. 그럼 그게 지혜로운 걸까? За энэ тэгвэл ухаалаг хэрэггүй. 적을 더 화나게 하고 더 방해하게 만들 겁니다. Дайснаа бүр илүү уурлуулна, бүр дөрлжүүлнэ шүү дээ. 근데 하나님께 기도한 겁니다. Харин
Бурхан тандаж 우리 залбирсан. 하나님이여 들으시옵소서. Бурхан минь сонсооч. 우리가 업심여김을 당하나이다. Бид хэрхэн жигшигдэн вэ? 이 하나님이 화나게 만드는 거야. Тэгэлэр Бурханыг хэлгэнүүлж байсан. 이 산발랏을 하나님 해결해 주십시오. Энэ Самбалат гэдэг үнийг Бурхан та шийдвэрлээч. 그러니까 이게 하나님을 믿으니까 이렇게 기도하는 거예요. Юу вэ? Бурхандаа итгэдэг учраас энэ хүн одоо энд ингэж залбираад байна. Бурхан тандан залбирдаг нэгэн байсан тэрээр хаанаас айхгүй байсан ч ганцхан Бурханаас эмээж дайсныхаа төлөөж хүртэл Бурхан тандан залбирч тасралтгүй даатгадаг нэгэн байсан. Харин миний хувьд гомдолтой үе ирэх үед даатхан залбирч чадаж байгаа юу гэдгээ эргэн харлаа. Харин одоо та бүхэнд хүргэх дараагийн гэрчлэл бол Чоо болсон чуулганы ээжүүдийн хэсгийн золзоо эгчийн гэрчлэлийг сонсцгоё. Намайг өөрчилж хүслийнхээ дагуу хүн болгож өгөөрэй гэсэн залбирлыг минь сонсож ямар ч үед надаас холдоогүй. Тайвшрал, тайтгарал, хүч минь болсонд талархаж байна. Ахан дүүс минь нэг итгэл сэтгэлтэй болж би биенээ хайрлан чуулганаар минь дамжуулан аврагдсан хүний тоо нэмэгдэж хайраар дүүрэн чуулган болж байгаад талархаж байна. Миний биеийг минь гэр бүлийг минь сахин хамгаалж эзэн таныг мэдэх боломжийг олгож аварч өгсөн талархаж байна. Бүх хүн аврагдаж үнний мэдлэгт ирээсэ гэж хүсдэг. Эзэн таныхаа хүслийг мартахгүй зөвхт хүнээр амьдрахыг хичээнэ. Төгсгөлд нь энэ ишлэлийг хэлий дуусгахыг хүслээ. Тэгэхэд хаа надад чи юу гомаар байна гэв. Тиймээс би Тэнгэрийн бурханд залбирлаа. Нехемия 2:4. Гэрчлэлээ бидэнд илгээсэн ихчтэй маш их баярлалаа. Ихчийн маань гэр бүл залбирлаар дамжуулан Бурханыг мэдэж авсанд маш их баяртай байна. Үнэхээр л залбирал бол бидний боломжгүй гэж бодсон зүйлсийг боломжтой болгодог нь маш их талархмаар зүйл юм аа.
Есүс загламын зовлонгийн өмнө ирэхдээ залбирсан шалтгаан нь миний хүслээр биш, таны хүслээр байг хэмээн залбирсан. Үүний адилаар бид ч бас эзний хүслийн дагуу амьдрахын төлөө залбирах хэрэгтэй. Залбирал бол яг л үндэс шиг. Хүмүүс хулс модыг хараад гайхдаг. Яагаад ийм удаан ургадаг юм бол гэж. Үнэхээр л хулс мод анхны жилдээ бараг л хөдөлгөөнгүй мэт байдаг. 2 дахь жилдээ ч намгүй. 3, 4, бүр 5 дахь жилдээ ч газар дээр ил харагдах өөрчлөлт өчүүхэн. Гэвч газар дор нүдэн дүүл үзэгдэх гүнд асар их ажил өрнөж байдаг. Үндс нь тор мэт сүлжилдэж, хөрсийг атхан, өөрийгөө бат бөх сөрлөж байдаг. Салхи ирэхэд ганхахгүй, шуурга ирэхэд хугарахгүй байх бэлтгэл нь тэнд явагддаг. Тэгээд нэг өдөр өчигдөрхөн нам хүн байсан хулс гинэт тэнгэр өөд тэмүүлж эхэлнэ. 7 хоногийн дотор хэдэн 10 см-ээр өсөж, удалгүй сүрлэг үзэсгэлэнтэй бахтам ногоон ой болон сүндэрлэн. Хүмүүс тэгэхэд нь ямар хурдан ургадаг мод вэ гэж уулга алддаг. Гэтэл үнэндээ тэр хурдан ургаагүй. Тэр олон жилийн турш үнцээ бэхжүүлж байсан. Залбирч бас хулс модтой адил. Бид заримдаа залбирч эхэлдэг, хариу нь маргааш ирэхгүй. 7 хоног өнгөрнө, сар үлрэн, жил ч өнгөрч магадгүй. Тэгэхэд зүрхэнд эргэлзээ шивнэнэ. Эзэн намайг сонсохгүй байна уу гэж. Гэвч магадгүй газар дор нүдэн дүүл үзэгдэх гүнд амьдралын маань хөрсөнд үндэс сургаж байж мэднэ. Төвчээрийн үндэс, итгэлийн үндэс, бэлтгэлийн үндэс. Хэрв хариулт нь тэр даруй ирэхгүй бол бид түүнийг даах хэмжээнд бэхжээгүй байх байсан ч юм билүү. Тиймээс хулс модыг санд. Чимээгүй он жилүүдийг санд. Газар доорх хөдөлмөрийг санд. Өнөөдөр хагарахгүй мэт санагдж байсан ч залбирсаар бай. Итгэсээр бай. Үнцээ бат суулгаж бай. Нэг өдөр тэнгэр өөд тэмүүлэн ургах мөч ирнэ. Ямар ч үе тохиолдсон бидний хийж болох хамгийн найдвартай зүйл бол залбирал. Яран алхаж байхдаа, жолоо борж байхдаа, сэтгэл зовнон шаналх үедээ, мөн баярлан талархах үедээгээд бүхий л цаг үе биднийг яралтай тусламж, даатгал, хүчмэн болдог залбирал. Үргэлжлүүлэн та бүхэндээ налах чуулганы залуучууд хэсгийн уянгаа хичээн гэрчлэг хүргэж байна. Бүдээрээ сайн байцгаана уу? 2014 онд Есүс Христийн цусаар бүхий л гэмнүглээ уучлуулан аврагдсан налах чуулган нөхөрлөдөг эгч байна. Энэхүү Элим радиогоор дамжуулан ахын дүүс та бүхэндээ мэдчилж байгаадаа баяртай байна. Гэрчлэлийг бэлдэх бүхий л хугацаа маань Бурхны өмнө сандарсан мөн эцсэн сэтгэлээр дүүрэн цаг байлаа. Яагаад гэвэл миний амьдралдаа хамгийн сайн хийхийг хүсдэгч, хамгийн дутмаг хийж буй зүйл маань залбирал шүү дээ гэсэн бодол. Тиймээс өнгөрсөн бүхий л хугацаагаа эргэн харах боломж олцоо. Миний өргөсөн өчүүхэн залбирлаар дамжуулан миний бурхан амьдралд маань хизээ хэрхэн ажиллаж, мөн 2026 он эхэлснээс хойш залбирлын амьдрал маань хэрхэн өрнөж байгаа талаар болон сүүлийн үед юуны талаар голчлон залбирч байгаа талаараа гэрчлэлийг хүргэх гэж зорилоо. Намайг баг байхад нэг юмээ үг бол Христэд итгэгч хүний хоол, залбирал бол Христэд итгэгч хүний амьсгал гэж гэрчлэлээ хуваалцаж байсан. Гэхдээ би энэ үгийг зүгээр л нэг сонсоод өнгөрсөн юм биш. Үнэхээр миний хоол юм байна. Нэрэл миний амьсгал юм байна гэд амьдралдаа мэдэрч байсан удаа цөөнгүй. Итгэлээрээ амьдарсан өнгөрсөн хугацаанд бүхий л зүйлс надад мэдээж байх ёстой зүйл мэт бодогдсон, эзний нэгүсэлд талархлаа мартан омортож байсан үеуд байсан. Зарим үед өөрийгөө бүхний хийж чадах супермен гэж эндүрч эзэнд хандах тусламжийн залбирлаа омортох үеж байсан. Бүр хаяада ямар ч найдваргүй хүн мэт, бурхангүй нэгэн мэт ганцаараа уйлан суусан өдрүүд ч байсан. Гэхдээ тэр үед надад тайвширлын хүч байсан зүйл бол эзэнтэй ярилцах цаг юм. Эзэнд бүхий л зүйлээ өчөөд эзэнд туслаач гэж хашгирах үед тэр үед надад хүчийг өгч намайг босгож өгдөг. Яг л амьсгалгүй хүн өхмөл байдгийн адил залбиралгүй би тухайн үед тийм л дараа байдаг. Бурхан биднийг сонсоход хизээд бэлэн байдаг. Намайг бүр хүлээж байдаг нэгэн. Тийм бурхантай би өөрийгөө хамгийн өрөөлтэй хүн гэж боддог. Сүүлийн үед итгэлийн амьдралдаа хэрэгжүүлээд явж байгаа зүйл маань Даниэлийн залбирал болон Соломоны 1000 шатаалт тахилын дагуух залбиралын амьдрал байгаа. Өмнө энэ Библийн түүхүүдийг үгнээ сонсоод Даниэлийн мэдэрсэн бурхан, Соломоны мэдэрсэн бурхан миний амьдралд надад тодоос тод мэдрэгдээсэй гэж хүсдэг байсан. Гэхдээ одоо бол үгийн дагуу хэрэгжүүлэхийг хичээгээд амьдарч байгаа учраас их сайхан байгаа. Библиэс харах юм бол Даниэл ямар ч хэцүү нөхцөл байдал донд
Өдөр бүр 3 удаа өвдөгсөгдөн өөрийн бурхандаа талархан залбирдаг байсан тухай гардаг. Тухайн үед тийхүү үйлдэл галтай зууханд хаяна гэсэн зарлиг байсан ч Даниэл залбирлаа орхиогүй нэгэн. Мөн Соломон хаан бурханд 1000 шатаал тахил өргөсний дараах бурхан Соломоны хүссэн мэрэгэн ухааныг өгдөг. Тиймээс би яг энэ байдлаар эзний өмнө залбирлын зуршлыг бий болгох гэж хичээж байгаа. Өглөө болгон шууд нүдэ нэмэгцээ цонхруугаа харан өвдөгсөгдөн эзэн талархлыг өргөн болон эзнээс авахыг хүссэн зүйлийнхээ төлөө 1000 залбирлыг эхлүүлсэн. Заавал ингэж залбирвал эзэн хариулж өгнө гэсэн үг биш л дээ. Гэхдээ итгэлийн баатруудын хэсэгнийгч болов дуурайж амьдарч үзхийг хүссэн хүсэл байдаг байсан. Тиймээс л анх ингэж хийхээр шийдсэн. Энэ залбирлын шийдвэр маань эцэг хүртэл яваасай. Эзэн миний хүслийг заавал биелүүлж өгөөсэй гэж маш их хүсэж байгаа. Мөн энэ радиог сонсож байгаа ахын дүүс та бүхэндээ залбирлын хүсэл хүсэнгээ сүүлийн үед ямар агуулгаар залбирч байгаа талаараа хуваалцахаар болсон. Хамгийн ихний залбирлын агуулга бол налайх чуулганы маань чуулганы зөвшөөрлийн талаар залбирал байгаа. 2019 онд тусдаа гарч 2022 онд барилгаа барьж дууссан хэдий ч одоо хүртэл чуулганы зөвшөөрөл авч чадаагүй байгаа. Хэдий тиймч бурхан маань ямар ч асуудалгүй сайн мэдээний ажлыг явуулж байгааг талархаж байгаа. Бурхан налайхыг үнэхээр хайрласандаа налайх гэдэг газартаж аврагдаагүй 40,000 гаруй хүн байгаа. Тэдгээр сүнснүүдийг аврагдахад залбирал хамгийн их хэрэгтэй. Утгагүй Библийн их семинар маань явагдах гэж байгаа. Сонсож байгаа ахын дүүс та бүхэн маань санаад заавал залбирч өгөөрэй. Мөн дараа 7 хоногоос эхэлж оюутны Библийн семинар зохион байгуулагдана. Миний хувьд оюутан насны минь сүүлийн семинар юм. Бурхан миний итгэлийн амьдралд өгсөн онцгой бэлгүүдийн нэг бол ялтчгүй оюутны итгэлийн амьдрал гэж боддог. Яагаад гэвэл энэ 4 жилийн хугацаанд орой бүр унтахынхаа өмнө эзэн маань намайг маргааш мөн эрт босгоод их сургууль дээрээ очиод сайн мэдээний ажилд оролцоход туслаач гэж залбирдаг байсан. Тэр үе бүрт бурхан миний залбирлыг сонсож өгч, би маань ядарсан үед өжүүхэн дорой би өөрөөрөө явж босож чадахгүй үед цастай, бороотой, шуургатай гэд тэр бүхнээс үл хамааран намайг өглөө бүр цагт маань сэрэж өгч байгаа. Хаяа үнэхээр сэрэхгүй байх гэж бодтол үнэхээр өөрөө сэрчгдэг үе байдаг. Яг тэр үед би ингэж боддог. Дуудах бүрт минь хариулж өгдөг бурхантай би ч ёстой ерөөлтэй хүн шүү дээ гэж. Энэ удаагийн оюутны Библийн семинарын төлөө бүхий л оюутан ахын дүүс маань өглөө орой хамт залбирч хүчээ нэгтгэж байгаа. Бидний семинартаа бэлдэж эхэлсэн хамгийн ихний зүйл бол залбирал байсан. Яагаад гэвэл хамгийн чухал нь учраас хамтдаа залбиран бэлдэж байгаа ахын дүүсийнхээ итгэлийн чин хүсэл хичээл зүтгэлийг хараад бурхан энэ удаа бидэнд их сүнсийг зөвшөөрөн өгөх нэ гэсэн бодол төрж байгаа. Өнөөдрийн их сургуулийн сайн мэдээ, маргаашийн дэлхийн сайн мэдээ. Энэ бол их сургуулийн маань урай үг. Яг энэ үгийн дагуу анх хэдхэн хүнээс эхэлсэн энэ их сургуулийн сайн мэдээ зөвхөн залбирлаар дамжуулан одоо байгаагаас 30, 60, 100 дахин өсөх боломжтой гэж итгэдэг. Шинэ гэрээний номноос харвал Есүс энэ дэлхий дээр ирээд өвчтөе, сохор, дүлийн хүнийг эдгээхдээ итгэлээр чинь болог гэж дандаа хэлдэг байсан шүү дээ. Бурхан заавал хариулж өгнө гэсэн итгэлийг хийгээ залбирахыг хүсдэг. Миний итгэдэг бурхан бол төгс хүчит бурхан. Хийж чадахгүй зүйл үгүй, агуу гайхамшигт бурхан. Үүнийг үргэлж санаад амьдралд маань тулгарсан өчүүхэн салхи шуурганаас ахуулаад их салхи босох үедч эзэн рүү хандсан залбирлаа тасралтгүй байхаар хичээж байгаа. Залбирал байхгүй бол эзэн бид хоёрын харилцаа тэгээд л тасалдана шүү дээ. Мэдээж аврал маань алга болохгүй ч гэсэн бурхантай ярилцаж чадахгүй байна гэдэг, талархаж гуйж чадахгүй байна гэдэг нь аврагдсан хүний хувьд их өрөвдөлтэй зүйл юм шигэ. Бурхан намайг хамгийн аз жаргалтай итгэлийн амьдралаар амьдраасай гэж хүсдэг. Аз жаргалтай итгэлийн амьдралаар амьдрна гэдэг нь бурхантайгаа ойр байдаг амьдрал гэж бодож байна. Үлдсэн бүхий л амьдралын цаг хугацаа маань үгээр дамжуулан, улам цэвэр болж, залбирлаар дамжуулан илүү эзэнтэйгээ ойртсон амьдрал байгаасай гэж хүсэж байна. Гэрчлэлийнхээ төгсгөлийг дараах ишлэлээр дуусгахыг хүслээ. Дуудах бүрт минь бидний бурхан эзэн шиг тийм ойрхон байдаг бурхантай агуу үндэстэн хаана байх вэ? Дэдхүүл 4:7. Энэхүү гэрчлэлийг сонсож би ахын дүүс маань миний дутмаг гэрчлэлийг санаад заавал залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Баярлалаа.
Яг одоо бид хариултыг мэдэхгүй байгаач итгэлтэйгээр залбирсан бүхний маань хариуг Бурхан заавал өгдөг. Авсан хариуг бид мэдэхгүй байсан ч Бурхан үргэлжид хариулсаар байдаг. Тиймээс сэтгэлдээ шантарч бууж өгч болохгүй шүү. Сонсдог сургаалт өгс. Дөрөвдүгээр бүлэг. Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь ухаарлаас суралцахын тулд анхаар. Сайн сургамжийг чамд өгөх тул хууль зааврыг минь бүү орхи. Эцэгтэй хүүн, ихтэй инхри ганц өрн байхад минь тэр надад сургахдаа үгийг минь зүрхэндээ хадгал, тушаалуудыг минь сахиж чи амьдр. Мэргэн ухааныг ухаарлыг олж ав. Амнаас минь гарсан үгнээс бүү арга, бүү март. Мэргэн ухааныг бүү огоор тэр чамайг хамгаална. Түүнийг хайрл тэр чамайг сэргийлнэ. Мэргэн ухааныг олсон бүхнээсээ ухаан ойлгохыг ол. Энэ нь мэргэн ухааны эхлэл. Мэргэн ухааныг өндөрт үнэл. Тэр чамайг өргөмжлөн. Түүнийг тэвэр. Тэр чамайг алдаршуулна. Тэргүүн дээр чин нэгүслийн хэлхээ тавина. Тэрээр гоо үзэсгэлэнгийн тедмийг чамд өргөн барина гэж хэлсэн. Зөвийн замыг сах. Хүүмэн сонс. Хэлж байгааг минь хүлээн ав. Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно. Би чамд мэргэн ухааны замыг заалаа. Би чамайг шулуун жимээр удирдлаа. Алхах үедээ алхаач нь саадахгүй. Гуйхаваас чи бүдрэхгүй. Сургамжаас зууран барь алдаж үл болно. Түүнийг хамгаал. Тэр нь амьчин мөн. Буруутын жимээр бүү яв. Муу гүйлдэгчийн замаар бүү алах. Түүнээс зайлсхий. Түүн дээгүүр гарах ч хэрэггүй. Түүнээс эргэн хажуугаар нь өнгөр. Ёрын мууг үлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна. Бүдрүүлж унгаагүй цагт нойрн хулжина. Тэд гин буруугийн талхыг идэж хүчирхийллийн дарснаас ууцгаадаг. Зөвхт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээ. Зугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна. Буруутын зам нь харанхуй мэт буюу юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ. Үгийг минь анхаар хүүмэн. Хэлхийг минь чих тавин сонс үр минь. Үүнийг хараанаас алдаж үл болно. Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв. Энэ нь олсон нэгэнд нь ам. Тэр нь бие махбодод нь эдгэрэл. Зүрх юугаан өртөн хамгаал. Амийн булгууд түүнээс ундар юу. Мэхлэгч ам. Хуурмаг уруул хол байг. Нүд чин цэг хараг. Харц чин эгц байг.
хөлд орох замаа дэнсэл. Зам бүхэн чин дайвшгүй байг. Зүүн баруун тийш бүү гуйв. Хөлчин ёрын муугаас зайлж өг. Өнөөдрийгч эзэнтэйгээ хамтдаа.
Залбирал бол эзэнтэй холбоо барих утас гэж бодвол та бүхэн эзэн рүү үргэл залгаж байгаарай. Бидний бэлдсэн энэ удаагийн дугаар та бүхэнд маань нэгүсэл болж чадсан болов уу? Сэтгэлдээ эргэлзэж, шаналж, магадгүй төөрөлцөн хин нэгэн тус болоосоо гэд энэ удаагийн дугаараа та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаараар иргэн уулзах хүртэл ахын дүүс минь амгалан сууж байгаарай. Эзэн дотор хайртай шүү.